Хай, өглөөний цайнд орё. Нөхрийн ажил ер нь дууссан. Тийм болохоор бид гурав өнөөдөр өдөр хүртэл буудалд амарч байгаад тэгээд гарч гадуур жоохон явжгаад тэгээд орой Монгол руугаа гэсэн. Би ч лүгээ буцсан да. Хүү маань Тэнжинд ирснээсээ хойш нөгөө нэг амар том алсыг харагч байдаг байхгүй юу? Тэнжин чи яан гэд яг хай голынхон дээр байдیں۔ Тэгэд өмнөх удаа бид нэр за 100 иржсэн за түрүү жилийн 2 жилийн өмнөх 100 жил үуч шиг. За ямар ч гэсэн ирж ихэд амар их бороо ороод исэн. Тэгэд алсыг харагч ажиллааг байхгүй тэр үед. Тийм болохоор өнөөдөр нөхөр маань завтай байгаа болохоор гурлаа алсыг харагч дээр ирээд суй. Эндээс амар гоё харагдчихад Тэнжин хотоос өндөр барилгууд ихтэй ботсноос хамаагүй юм том хот байсан байгаа байхгүй юу? Тэгэд энэ алсыг харагч болохоор өөрөө амар өндөр. За 48 ширхэг юм одоо буфет ч шиг. Ёо хоол бодоод явж байгаа юм шиг. Нөгөө бүхэхтэй. Тэгээд 120 м өндөртэй ийм алсыг харагч гинэ. Тэгээд гадаа одоо бол жоохон сэрүүхэн байна. Гэхдээ яг энэ бүхээг дотор болохоор кондишнтэй болохоор гоё дулаахан айгуу тухтай юм байна. Тэгээд бүхээг болгон тойроод ирэхэд 30 минут зарцуулт юм байна. Уг нь би өндрөөс нэг айдгүй л дээ. Гэтэ яг манай бүхээг хамгийн өндөр тэр нь очсон чи жоохон гэдэс баазлаад ч байгаа юм шиг нэг жоохон шээс хүрээд ч байгаа юм шиг гэж юу. 하프로 밑에 알차차 하고 안 됐던 데서 티. 보다 됐을 때. 哎，老北京爆肚，当天肚，当天卖，好吃不贵，鲜鲜美味。 谢谢啊。 За би өнөөдөр болсон нэг явдлыг ярих уу? Тийм хөвчлөлтэй гоё хэрэг биш ээ. Зүгээр нөхөртөөгөө жоохон маргалцсан, муудалцсан сэдв. Жоохон гэр бүлийн хувийн асуудал ч гэсэн. Гэтэ би зүгээр ярмаар байна гэж юу. Сайн нөхөр хүү бит гурав таксинд явж исэн чи хүү маань надаас ээж таны дуртай өнгө юу ингэ асуугаад исэн байхгүй би тэгсэн чи ягаа өнгө гэдгсэн чи яагаад яахан гэж тэгэхээр нь ягаа өнгө амар гоё амттай шүү дээ тэгсэн байхгүй юу. Тэгсэн чи хүү маань аавда аа ээж ягаа өнгөийг гоё амттай гинэ хаа гэд тэгээд энийг тэгсэн байхгүй шолоод тэгсэн чи нөхөр маань аа миний хүүгийн харин дуртай өнгө нь юу юм ингээд хүүгтэйгээ ингээд яриад явсан байхгүй юу. Тэгсэн чи би яагаад ч яг тэр үед жоохон гомдсон. Гэхдээ яг гомцсон гэхээсээ илүү би зүгээр нөхөртөөгөө муудмар санагдаад шалтак гарцсан гэх нь илүү зүг байх. Тэгээд машинаас буучаад би нөхрөөсөө ягаа өнгө надад ямар амттай санагддаг нь чамд сонирхолтой биш байна уу гэдгсэн чинь нөхөр маань ягаа өнгө чинь амтгүй штий. Өнгө юм жугаас ямар амт байх хэвтэй ингэ гэсэн баггүй юу. Тэгэнгүүт нь би тэрийг тэгээд надаас асуух сонирхол алгүй гэд өдөө хатгалах эхлүүлсэн. Тэгээд тэрэн дээрээ би төрсөн өдрөөрөө торто бариад ирж ихэд чинь надад чи бэлэгч бэлдэг байсан гэд гомдлойлсон баггүй тэгсэн чинь үгүй штэ би 7 оны өмнөөс эхлээл чамайг төрсөн өдрөөрөө юу авах вэ гэж асуусан чи өөрөө илүүдл усны лазер хэнтэр аавна гээл. Тэгэд би тэрийг чинь сонгож чадахгүй болохоор чамайг өөрөө сонгоод над руу явуулж арай би төлж авч өгнө шүү гэж хэлсэн биз дээ. Чи өөрөө одоо хүртэл явуулахгүйсэн штэ гэхгүй юу. Тэр нь угаасаа тэгсэн. Би яг ямрыг авах шийдэж чадахгүй. Тэгээ одоо хүртэл шийдэж чадахгүй. Тэгээд нөхөрлөгөө ерөөсөө явуулахгүйсэн. Тэгсэн ч гэсэн чи намайг тусч авахтаа тэгэл ганц чихэр болов өгчөж болох л байсан биз дээ гэтгсэн чи за тийм явуулчлаараа энтер гэдээсэн. Тэнгүүт нь би тэгээ чамайг бас энд аюух ажилтаа авах амар сайн мэдчихэе. Гэхдээ чамд бас дараа болчих уу гэж бодоод хүүд хоёр өдөржингөө бас нэг их залахгүй тэгэл орой ирсний чинь дараа яасан ядруу бит хоёрт их санаа зовбуу гэсэн чинь чи юу гэлээ? Та хоёрын талаар яг бодох заавч гарсангүй гэж хэлээ үстэй. Яг үндэ өдөржингөө гэр бүлийн талаар бодох завгүй ажилтдаг хүн гэж тийм ажил гэж юу исэн энтергээд угаасаа жоохон гомдсон байсан юмнуудаа гаргацсан юм аа. Тэгээд бас би хитрхийн нөгөө жоохон уур хүрээд хэлсэн байхгүй юу? Чи намайг сонирхгүй байна, тоохгүй байна. Ер нь чи надаа хайртай юм уу дөө гэтгцэн. Тэгсэн чи нөхөр гинт бас амар сүртэй хэлээд чи хоёр танилцаад үерхэж эхлээд бараг нэг гэртээ ингээд ороод дандаа хамтдаа байсан. Эннээс хойш 11 жил өнгөрч байна. Би цаашаа бүх ирээдүгөө чамтай хамтдаа сайхан гэр бүл өнөр өтгөн болно гэж бодож тиймэр хүслээр амьдардаг. Хоёлаа үерхэд 5 жил болохдоо би бинийгээ хангалттай сайн таньсан. Би бинийгээ хайранд итгэсэн.
хайртай болсон гэж ойлголцоод тэгээд хоёлаа аль бие ёсоор гэр бүл болоод үр хүүхэдтэй болсон. Тэгчээд тэр суур дээрээ одоо гэр бүлээ дааж авч явах хариуцлагаа ухамсарлаа дайлалын ажил хийгээд өөрсдийгөө хөгжүүлээд явдаг гэж хардаг. Тэгсэн чи одоо үерхэж эхлээд 11 жил болчиход чи надад хайртай юм уу гэж асуудаг чи ямар учиртай юм бэ? Наад чинь бүр амар суур ойлгомжтой асуудал шүү дээ. Одоо юм асууж эргэлздэг чи ямар учиртай энэ төр гэд нөхөр тэгжээг байхгүй юу? Тэнгүүд нас миний уур хүрээд хайр гэдэг зүйл чинь яадгийн хайртай болоод тэгэд орхичд юм уу? Тэгэд энэ хайр дээрээ би биеэ даагаад ингээд өөртөө анзаараад ингээ явчд юм уу? Тэр чин үүсдэг, ургадаг, хөгждөг, цэцгэлдэг, дэлбэлдэг, байнга арчилж хайрлж, ургуулж анхаарах ёстой ийм зүйл. Тэгжихэд за бит хоёр угаасаа хайртай биетэй хайртай гэр бүл болсон юм чинь одоо ингээд болоо гэсэн ийм байхлаар чинь тэр чин ингээд хатаж гундуул яах юм? Биний ойлгохгүй болоод эргээд эргэлзэж эхлүүл яах юм? Энтэр гээд баахан сүр юм ярьцэн. Тэгээд нөхөр маань хэлж байгаа байхгүй юу? Би ялцчгүй шинэ ажилд ороод одоо би чиг хэлж чимжааг байгаа. Тийм болохоор өөрийгөө харуулах гад хитрхи хичээсэндээ гэр бүлдээ тавих анхаарал халамж маань суларчхаж. Тийм болохоор одоо би ойлгосон болохоор илүү хичээж эхлэн энтэр гэлтгсэн. Гэхдээ надад бол ямар ч тийм нэг ялсан мэдрэмж бол байгаагүй. Ээж нь энийг сонгол баярлна. Энийг сонгол баярлна. Эсвэл энийг сонгол баярлна. Тэгээд энийг сонгол баярлна. Гэхдээ ер нь л энэ жоохон онцгүй байна. Нөхөр бит хоёр бол ер нь айгүй ондоо хүмүүс. Бит хоёрын юмыг харж байгаа өнцөг, шийдэж байгаа шийдэл, ер нь бодож байгаа бодол, сонирхол, дуртай зүйлсгээл. Ер нь бит хоёр бол нэлээд өөр хүмүүс. Одоо жишээ нь би одоо айлын том байхгүй юу? Нөхөр маань айлын баг. Тэгэхээр л ингэ зан аран шингийн хувьд нэлээд өөр байгаад идэв. Одоо би жишээ нь айгүй өөрийнхөө дүрм журм тогтоох дуртай. Тэр нь гэхдээ мэдээж өөртөө л даваа байдал үүсгэн шүү дээ тий. Тэгэл өөрийгөө илүү гол дүр гэж боддог ч юм уу тий. Нөхөр маань болохоор айлын баг. Тийм болохоор илүү өөртөө яг ингэж ойлгож ижил төвшний харилцаа хүсдэг. Тэгэл өөрийгөө илүү өмөрөөтэй хандлагатай ч юм уу тий. Жохон аминч гэдэг тахгүй юу. Нэг тийм өөрийгөө болгох чивэл болоо гэсэн үзэлтэй. Гэхдээ тэр нь тийм муухай утгаараа биш хүн болгон өөрийнхөө хариуцлагыг хүлээнэ гэсэн нэг тийм илүү бидаас үзэлтэй гэх юм уу? Нэг тийм байгаад идэв. Тэгэл альваад хандах хандлагатай би ингээл юмыг сонсонгуудаа шууд эхлээл жоохон хүндрүүлж муугаар боддог. Тэр нь болохоор дараа нь би урам хугарахгүй байхаас өөрийгөө хамгаалдаг гэх юм уу? Тийм болохоор ер нь жоохон гутранг үзэлтэй идэв. Нөхөр маань л яг эсэрхээрээ амар өөдрөг нэг тийм гэгээлэг ер нь айгүй өөдрөг үзэлтэй. Тэгэл боловсрал болон нийгмийн үзлийн хувьд бол тэгэл би бол нийгмийн ухааны хүн, нөхөр маань байгалийн ухааных. Гэхдээ энэ хоёр нэг зөрчилдөд байх нь ховролтой. Зүгээр нэг зүйлийг хоёр талаас нь тайлбарлацдаг болохоор энэ дээр асуудалгүй. За тэгэд нийгмийн үзлийн хувьд бол за одоо жишээ нь гудамжинд явж байхад газар нохой бас байлаа гэж бодъё. Би бол тэрийг авахгүй. Би тэрийг цэвэрлэх ёстой байсан хүмүүс рүү холбогдоод та нар ажиллаа хийгээч гэж хэлнэ. Нөхөр маань бол хүмүүс гიშгчүүл яхангээ авчна. Авчгаар чинь хийх ёстой хүн нь ажилгүй болчих штэ тий. Хүмүүс өөрсдөө авчдığım мэн гэж ойлгож чинь хариуцлага нь багас чинь надад бол энэ үнцг нь заримдаа зүв санагддгүй юм. Нөхөр бол юу яриад байгаа хүн болгон урд хугацаа чадхаараа нийгэмд өөрөө оролцоотой байх хэрэгтэй гэдэг үнцгээс хараад идэв. Тэгээд бас нэг инээдтэй ялгаатай тал нь болохоор би юмд ариг гамтай биш цаа. Уг нь ингээд юм хундраа ч юм уу тий. Сайхан ариг гамтай удаан хэрэглэе гэж боддог ч гэсэн цаанаасаа би тийм биш цаа. Нөхөр маань харин үнэхээр юмд амар ариг гамтай. Нэг авсан юм амар олон удаа өмсдөг. Тийм нэг эко хүн заа. Тийм болохоор бит хоёр яг нийлж байгалийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй юм болов уу гэж боддөө шүү дээ. За бай.